шууд хүний нэр заагаад энэ гин буруутай хүн энэ зогсож байгааг хэдүүлээ ингээд шууд хүн ялаж болох уу? Өөрөө шүүх биш. Тэр энэ гадаа байгаа хүмүүс бид нар ийм ойлголт өгснөөс болоод хүмүүс бухимдаад байна шүү дээ. Би жишээлбэл одоо тэр төрийн өндөр дээд албан тушаалтнууд 20 30 хүн байгаа л гэж байна. Би шалгаагүй, хараагүй, нүүрс зөөжийнх нь хараагүй ээжиж шууд таамгаар энэ хүмүүсгээд ачраад гаргаж ирээ буудаж болохгүй зү. 37 онд бол буудаж байсан. Гэхдээ тэр чи тайлбар хэлэх юм энэ хүмүүс тайлбар хэлэх шүү дээ. Энд сууж байгаа хүмүүс тайлбар хэлэх. Тийм учраас энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлъя. Тоог чинь нэмэгдүүлж өгөө. Байр сав дахиж гаргая. Машин тэрэг гаргаж өгөө. Шинжээчд шүүх нэгтлэн бодох шинжилгээ хийдэг шинжээчд нэмж гаргах шаардлагатай бол гаргаж өгөө. Сангийн яамны төлөөлөл хүртэл сууж штэ. Би чи нэрийг мэдчихвэл чи зарлцгаа. Би тэгвэл одоо тэр гадаа гараад хэлчих. Сурвалжлагч энэ хүний одоо энэ нүүрсний хулгай хийжсэн гэдгийг харж байсан гэд чи зарлчих. Тэгээ би бол чадахгүй. Би энэ улсын хуульчид дотоод төрийн сайдаар ажиллаж байгаа цаг хугацаанд хэн нэг хүнийг хэлбэгдүүлж хэлсээр одоо юу гэдэг шоронд хийж ял өгч чадахгүй. Энэ хүмүүс гин буруутай асуудлыг энэ хүмүүс нотлогоор цуглуулж яаж прокурор дүрийг хянж яаж шүүх дэнсэлдэг асуудал. Бид нар юу гэж гуйгаад байгааг бол үнэхээр одоо гин буруугийн асуудлыг шалгаад энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэг хүмүүсийг нэрсийн ил болгочуд яасан бэ гэд прокуроруудад өнөөдөр ч уулзсан. Прокурорууд бол одоо тодорхой эргүүдийг шүүх рүү шилжүүлж байгаа. Зарим нь шилжсэн. Энэ асуудал дээр маргааш одоо зарим одоо хүрээнд нь мэдээлэл хийх асуудлыг эргэж ярья. Мөрдөгчтэйгөө ярья. Хяналт тавьж байгаа прокурортойгоо яриа л гэдэг ийм зүйл ярьж байгаа шүү дээ. Тэгэл хэдэн жүжигт гарч ирэл шууд чи нэрийг хэлгээд байгаа байхгүй. Би хараагүй шүү дээ.